шинэ 7 өдрийн 2 дахь. За магадгүй таад 3 дахь өдөр зүгэх тэгээд юм штэ. Чи өдрийн энэ өглөөний нарийн нэмийг хүргэе. За өнөөдөр болохоор Германд 2 дахь өдөр 6 сарын 7 болж байна. Тэгээд өчигдөр болохоор бүх нийтийн амжилт өдөр байсан. Тэгээд та бүхэнд A Day in My Life бичлэг талилуулъя. Хамтаагаарай. Бас миний бичлэгүүд хэрвээ таалагдвал лайк дарахад бити мартаарай. Тэгээд бараг сар биш 2-7 бичлэг хийгээгүй байж байгаа. Одоо л бичлэг хийх чинь да. За одоо болохоор 7 цаг 45 минут болж байна. Тэгээд би ер нь бол яг ажилтаа биш. Би ажилтаа биш. Зочин ээж маань аль манай ээж ажилтаа өдөр болохоор дандаа ерөнхийдөө 6:35 гэ босдог. Тэгээд айлх ээжийг би ч тэгэл сэрэл яг айлх ээжтэй өнөөдөр хийх ёстой юм юу байна? Тэр мөрийг асуувал байхгүй гэл тэгээд ажилд нь явуулаад тэгээд хүүхдүүд сургуультай хоол авч явдаг энд хоолны савнд хоол авч явдаг. Тэр хоолыг нь тэгээд нэг уухам авч явдаг ус мус ч юм уу тэрийг нь бэлдээд тэгээд өдөрт яг өөрийнхөө яг өглөөний цаг уудаг. Тийм. Би энд 53 кг ирсэн баггүй юу? Бараг 52 мэтгээрээ 53 болчиход байна. Тэгээд одоо болохоор 4 хоногийн өмнө үзэхэд 56 байсан. Цаагаа уучаад зингээ үзцгээе. Миний өглөөний цаа болохоор хафер тэгээд авьяас тэс хамар тэг үзэмтэй ерөнхийдөө энд ирснээс хойш нэлээд эрүүл хоолтой болж байгаа. Тэгэхээр жин нэмэлт зөвхөн яг миний амттангаас болж байгаа хаа. Герман шоколадны дуусаа амар амттай. Тэгэл та нарыг мэдж байгаагаар энд Kinder тэгээд Haribo-гийн яг үндсэн үйлдвэр байдаг. Тэгээд дэлгүүрүүд нь өөрсдийн гэсэн нэрийн брэндүүдтэй. За одоо цаг 8 цаг 5 минут болж байна. Тэгээд гэрте байгаад нойр үрээд буцаж унтах гэдэг болохоор жаахан өглөөний алхалт хийчих юм уу гэж бодоод яг гэрээс гарч ир. За алхаж байгаа ороод ирсэн. Одоо цаг 8:40 болж байна. Тэгээд орж ирээд ямар ч нэг хальт усуучаад тэгээд цанцад талаа буцаалтаа үзчихлээ. Одоо аюул хэлбэр тэгэхээр өглөөний
Сургуулийн өдрийн цай бэлдсэн юмнуудаа тэгээд бас өөрийнхөө өглөөний цай бэлдсэн өглөөний цай амсан аяг шангаа юу руу гэх юм. Уул аяг шанаа угаад машин руу гэх юм. Тэгээд ер нь бол тэгээл болоо да. Тэгээд яг өөрийнхөө хичээл номыг хийх нэг юмнууд руу гарна. Окей. За би шпул машин руугаа аяр шанануудаа хийцэн. Одоо болохоор юу хийх чинь вэ гэвэл хичээлээ хийх чинь. Гэрийн даалгавар хийнэ. Оо, nice. Окей. Тэрнээс өмнө эхлээд ууж байгаа биччихье. Өгтөлчээ. Бичгэнч бас хаашаа. Окей. Нэг лэвчтэй юм худлаа явах чинь. Гот миний бол дуусч байгаа юм шиг үлээ. Танаа санаж байгаа бол би нэг юу гэдэг та авч ирсэн. Бүр 12 сард шалгалтанд орохын өмнө авчихсан байхгүй юу? Өөрхөн дуусч байгаа юм л та. Арай чугарч байгаа шүү дээ өөрхөн. За өөр бол. Заавал гахгүй байна. Энэ балтай цуг авчихсан шүү дээ. Одоо яг эндээс ингэ амар нар тусаад байна. Жохон шүүл авчих. Окей. Тэд нэг юм шиг болчих. Энэ миний анзаарсан германд нөгөө ногоо ургамал ихтэй зөвлөл сайт болохоор амар их юу байгаа юм шүү. Зөвий байдаг юм шиг байлаа. За би болохоор хичээлээ эхний хэлцэн яг хийх гэж байгаа хуудас болон тэрний артлынхаа хуудсан дээрээс ингээд мэдгүй үнэтэй түүгээд түүж бичээд тийм удлаа орчуулад ер нь л эхлээд тэгдэг тэгэхгүй бол дунд нь ингээд мэдгүй удаахлаар жоохон ингээд хамгаалаад тэрийг тэгэх гэсэн юм хичээл салгаартаад байдаг байхгүй юу? Нөгөө дахиж үгээ хайгаад тэгэхгүйгээр шууд ингээд тэгээ би одоо ширээн дээр өгнүүд наацсан байгаа. Би тэр шиг ингээд наагаад тэгээд нэг сайн яг унш чаддгүй магтай тэр хүн тэр үедээ ингээд хичээлдээ хэрэгэлчээд доор нь би орчуулаа бичдэг болохоор ерөнхийдөө бол анзаа ийм атгатай юм байна гэд мэдчихдэг. Тэгээд одоо яг өгнүүдийг түүж ийн. Яа гацдаг юм гацдаг. За одоо 12:30 болж байна. Би одоо өдрийнхөө мэдтаг хийснээ хийх ёстой. Тэгээд амжилт хүсье. Энд ирснээс хойш ер нь бол
нөгөө мах баг иддэг болохоор Монгол хоолнууд ер нь бол бараг ерөөсө хийгээгүй. Дээр нэг өөртөө борцтой шүл хийж идсэн. Тийм. Ер нь бол Монгол хоол угаасаа энэ хүмүүс тохирохгүй учраас тэгээд яг эндхийн орчин нөхцөлтөд хааруулан хоолоо хийж бас идэж сурч байгаа. Өнөөдөр миний хийх гэж байгаа мэдта гэсэнд заяа. Энэ би амар борлоод гацар амар улаас хэвх амар тодорсон байгаа. Хацаад гэхдээ зүгээр. Энэ болохоор фета гэд бяцлаг заяа. Бяцлаг, брокколи, тэгээд гоймон. Тэгээд оливэл. Тэгээд мэдрэмжээрээ давсаа хийн. Окей. За. Тэгээд хоол руу орцгоё. Биш ээ. Хоолоо хийцгээе. Энэ тоогон дээр нь усаа гоймон брокколига болгон усаа буцалж байгаа хооронд нь энд жижиг хариултын тавган дээр өөрсдийнхөө яг идэх хэмжээгээр манай нэг нөөс угаасаа иддэггүй шарна. За тэгээд хариултын тавгнаас аваад тэгээд жижигхэн өөрсдийнхөө ямар хэмжээгээр идэхэр тэрүүгээрээ зүснэ. Та гэд кейсээ шууд үргэлжлэн хэмжээтэй ирчин. Би сайн шүүсэн насгаачлаа. Одоо өдрийн 2:35 болж байна. Би айлынхаа хүүг би яг энэ юу гэдгийг нь бас сайн мэдэхгүй байна. Давтлага сэтгэл зүйн сургалт тиймэрхүү юм төлөвшүүлэх маягийн тэрэнд нь хөргөж өгчүүд тэгэлэг авч байна. Буцахтаа болохоор өөр ирчтэй юм айгүй ойрхон хөргөж өгөөд заавал хөргөж өгсөн гээд гарын үсэг зурх хэрэгтэй байдаг болохоор ер нь надтай цуг явдаг. Тэгээд одоо буцаад гэрлүүгээ явж байна. Тэгээд миний бүгд гэсэн. Одоо тэгээд очиод мэдтаа гэсэн аяг шингаа янзалчаад тэгээд би өөрийнхөө хичээлдээ бэлтэх хэвээр. Би өөрөө өнөөдөр 5:30-аас хичээлтэй. Харин 5 цаг болж хичээлдээ явж байна. Амар бороотой байна. Харж байгаа ч ингэ миний утасныг амар усалаа. За мэдгүй тэгээд очиж байгаа бичлээ. Автобуснаас буучлаа. Цаг агаар арай илүү дээрсэн. Бороо ямар ч тач төгссөн байна. Тэгээд би өнөөдрийн хайн бичлэгээр сугуулаа нэг ингэ халих доторыг харуулъя за танаас. Тэгээд одоо замаач гэсэн харуулъя. За үстэй ингээд би анх явжсэн замаас одоо арай өөр зам явж байна. Яагаад гэвэл тэр бодлоос ирэхээр арай их алхаад байдаг байхгүй юу? Тэгээд дараагийнхын бодол дээр буухаар арай бага алхдаг. Дахиад бороо дундлаа хатурак. За тэгээд Германд 2 дахь өдөр болохоор хогийн савнуудаа гаргаж яадаг. Хогоо ачуулдаг гэх юм уу? Арай гаргаа тавиал өглөө гэхэд очсон байдیں۔ Тэгэхээр энэ засвар хийгээд би хаацсан байгаа юм. Тэгээд тойрч авч байгаа. Яг энэ урталт энэ бооны зам яг энэ урд Баанхоф буюу одоо манай монголоор бол вокзал гэдэг. За хараад ирлээ. Бишээгээд нэг өөр заалмал бэдэ. Тэгээд кафе байгаа. Одоо ингэ тийш явбал манай ингэ. Би хичээлээсээ 12 минут өмнө ирсэн байна. Бишээ гарч үзье. Би ерөөсөн гарч үзье. Ich habe Angst. Ich habe Angst, die so langweilig oder mir nicht gefällt. Ja. Und dann ist immer neben die Pflege und so. Ja. Хичээл тарсан. Йоо. Одоо энд шүү дээ 7 цаг 6 минут болчихсон заяа. Гэтэ амар хүүтэн байна. Өө яаж яхад миний жакет хатааг бах юм. Би
би бол нь ороо шууд бараг тавьсан мөртлөөсөө хатаагүй ингээд нойтнороо тэгээд ингээд чигтэй болцтой болохоор бүр амар дараад. Автобусныхаа бодол болохж байна. Хүүтэн байна. Одоо оройн 9:30 болж байна. Тэгээд дөнгөж цаялаа өрөөнд орж ирэхээр ирээж шууд оройныхоо хоолыг идээд тэгээд манай хоёр 30 минут цог зурагт үзэж болох уу гэж цог зурагт үзээд тэгээд сая унтуулчаад ирлээ. Заримдаа ээжгээ байхгүй үед ном уншуулъя гэдэг байхгүй ээж нугаас ерөнхийдөө орой 3-7 хоногт нэгээс 2 удаа ном уншиж өгдөг. Тэгээд сая ном уншиж өгчөөд тэгээд мартаж баг нь бол унтцсан, охин одоо унтах жагаах. Тэгээд сайхан мраарэ гэж хүрээд ирлээ. Тэгээ одоо би ч гэсэн унтах чинь. Ерөнхийдөө би болохоор 7 хоногт 3-4 удаа өглөө 6:30-д босдог. Тэр нь болохоор яг ээж хэн ажилтаа үеэр байдаг. Тэгээд ээж нь ажиллах үед болохоор би бол яг өссөн цагтаас ирдэг. Тэгээд ээж нь 7 хоногт нэг удаа яг ингэж 24 цагаар ажилладаг. Энд чийдэг болохоор ээлжээр ажиллах хэрэгтэй байдаг. Гэхүүдээ тийм тэр үеэр нь л ерөнхийдөө ингэж оройддаг. Тэрнээс босд үед бол 8 цагаас хойш бараг ер нь 5-аас хойш гэх юм уу чөлөөтэй болчдөг. Ингээд миний чөлөөт цаг болчдөг. Тэгээд яг хөө заримдаа 8-аас хойш гэдэг нь ээж нь йогт явдаг. Тэгээ бас оройны хоолны үеэр цуг байх хэрэгтэй учраас тэгээд тийм заавал нэг цуг байх албагүй. Гэтэ яг угаасаа цуг байвал ингээд ярьж мариад надад илүү тэр нөгөө хэрэгтэй учраас би цуг байхыг илүү үздэг. Тийм. Тэгээд за миний нэг өдөр нэг иймэрхүү байлаа. Тэгээд бүгдээрээ баяртай.